За сайн байцгаана уу? Favorite байна. За бүгд өнөөдөр гоё хайр дурлалын сэдвтэй мэр хийнэ. За хайр дурлалын сэдвтэй мэр ерөөсөө хийгээгүй байна. Тэгэхээр яг одоо харилцаанд байгаа тий. За эсвэл харьцаж байгаа ч юм уу романтик харилцаатай байгаа хүний бодоод ер нь та хоёрын маань харилцаа ямар хөө байна вэ? Одоо би бинийгээ гэсэн сэтгэл нь ямар хөө байна? Харилцаа ерөнхийдөө хаашаа чиглэж байна вэ гэсэн. За ийм сэдвтэй мэрэг хийе гэж бодлоо. За бүгдээрээ уншлагатаа орё. За тэгээд уншлагаа болохоор сонголын картуудыг дэлгэж гаргая. За. Тэгээд яг одоо романтик харилцаатай байгаа хүн нь энэ харилцаа юу гэж бодож байгаа вэ? Тэний гэх сэтгэл нь одоо юу байгаа вэ гэх энэ харилцааны ерөнхийдөө хаашаа чиглэж байна вэ гэсэн. За энэ одоо хайр дурлал одоо нэг үгээр тэр хүн таны талаар ямар бодолтой авч байна вэ гэдэг юм дээ. За нэг карт. За хоёр дахь карт. За хамгийн сүүлийн. Окей. За бүгдээрээ их өөр зурглалтай картууд гарч ирсэн байна. За. Дээр нэг тавьчих. Тэр нэг тавьад. За улцааны болохоор чулууг тавья гэж бодлоо. За. За нэгдүгээр группийн карт болохоор Healing Waters гэсэн за ийм зурглалтай. За ийм алгацгийн хөрөнгөний яг энэ зурагтайгаа их хөвчлэн за ийм карт байна. За 20 дугаар групп маань болохоор Meditation for Peace and Serenity гэсэн. За ийм зурглалтай. За энэ эрэгтэй хүн усан доор зарлаад тэгээд агаарт тэгээд усан дотор хөөсөн байдалтай. За ийм зурглалтай. За ийм гинчолоо байна. За хамгийн сүүлийн групп болохоор Prosperity and Abundance гэсэн. За нэмэгтэй өөрийнхөө одоо цэцэрлэгт түрээлэндтэй дарс шимээ дууж байгаа сууж байгаа ийм зураглал. За ийм ногоон ийм гоё төлөвтэй. За ийм сонголтууд байна. За бүгдээрээ шууд уншлагатаа эхний группээс эхлэе. За бусад картууд гарч ирээд за эхлээд юу ч гэсэн энд харахад болохоор Healing Waters гэхлээр за шууд утгаараа таныхаас ч юм уу та өөрөө ус те нарсаар мандалд ордог одоо Big Tree чинь одоо усны орд байх боломжтой байна. За тэгээд яг одоогийн нөхцөл байдалд болохоор та хоёр маань одоо ингээл амар хайр сэтгэлтэй умбаал юу гэдэг нэг тийм honeymoon phase гэхээсээ илүү яг өөрөө өөрсдийнхөө дотоод ажлыг хийж байгаа энэ хугацаанд нэрээ явж байгаа юм болов уу гэж бол харагдаж байна. Хэрвээ тийм бол одоо юугаар үргэлжлүүлээ те бичлэг өргөлүүлээ сонсороо. Хэрвээ тийм биш нөгөө хоёр группээ сонгорой гэж зөвлөмөр байна. Тэгэхээр маш их healing буюу одоо эдгэрэл дангаалтын үе шатн дээр явж байгаа. За энэ үе шатн дээр болохоор хоёр одоо та хоёр маань тий өнгөрсний ч юм уу эсвэл одоо өнгөрсний харилцаа эсвэл бага насны шарах ч юм уу тиймэрхүү зүйлсүүдээ яриад одоо би биентэйгээ уйлдаг ч юм уу тий уйлах байдлаар эсвэл аюу намжим гүн байдлаар ч юм уу тий энэ цаг хугацаагаа өнгөрүүлж яж болохоор тэгээ хүн хүний одоо эдгэрэл дангаалтын процесс өөр байдаг болохоор яаж болохоор тэгэхээр энэ зүйлсүүдийг тулж байгаа бол ерөнхийдөө зөв группээ сонгосон байна гэсэн үг байна. За тэгэхээр энэ хүн ерөнхийдөө таны анагаалтын процессд айгүй одоо юм эрг нөлөө үзүүлж байгаа гэж хэлж болохоор байна. За the tribe гэсэн маань the tribe карт гарч ирсэн. За this карт чи. За энэ маань арай лили биш байх шүү хань. Тэгээ лили юу за юу ч гэсэн юм цэцэг одоо харилцаа ууртудаан байх нэг юмдээ айгу үнэнч байхыг билэгддэг энэ хөл шиг санагдаж байна. За
spiritual awakening нэ. За тэгээд өөрөө Лили маань маш одоо сүнслэг байдлын илэрхийлэлтэй цэвэр ариун байдлын бэлэгдэл болсон ийм цэцэг байдгаа. За тэгэхээр за өнгөрсөн одоо романтик харилцаа за X-ээс шарахтай ч юм уу та хоёрын хувьд хоёлаа тийм одоо хүмүүс байх боломжтой байна. За тэгээд энэ хүнтэй уулзсанаар та хоёр ерөнхийдөө уулзсанаар сүнсний одоо сэргэлт гэж яриад байдаг. За тэр зүйл аюу хурцжээ. Тэгээ өмнө нь ерөөсөө та нар ингээд зөв хүмүүстэйгээ одоо тэгээ зөв хүнтэйгээ уулзраагүй байсан юм байна гэдгийг аюу ойлгож байгаа. Тэгээ ингээд буруу хүрээлэлд буруу газар буруу хүмүүстэйгээ байгаад яснаас болоод өөрийгөө аюу хэвдэжээ гэдгийг ерөнхийдөө ухаарч тэгээд сүнсний сэргэлт явагдсанараа одоо маш хурцтай амгаалтын процессыг ингээ араасаа явагдаж байгаа юм байна харагдаж байна. Тэгэхээр бол маш одоо гүнзгий сүнсний холбоотой нэг одоо амгаах эдгийх зорилгоор учирсан за ийм одоо холбоотой хүн байна. Ерөнхий нэргүүлэн гэж гарч ийн. Тэгээд энэ хүнтэйгэж бас маш удаан хугацааны одоо харилцаанд байх одоо ирээдүйтэй потенциалтай ийм харилцаа бол мөн байна. Тэгэд гол нь энэ одоо хийж байгаа эдгэрэл амгаалтын ажлуудаа маш сайхан одоо дотоод ажлыг дараад. Тэгтээ тэрийгээ сайхан хийгээд өгчвөл энэ хүнтэйгээ бол урт хугацаанд ийм одоо харилцаанд байхад бол маш тохиромжтой байна гэж гарч ирж байна. За одоо бүгдээрээ энэ талд таны энергийг за энэ болохоор бодож байгаа хүний энерги, хосынхны энерги, за энэ болохоор хоёр маань харилцааны энерги гэхэд харж үзье. За бүгдээрээ таны энергийг харъя. За таны энерги, за одоо хосынхны энерги. За одоо дундын энергийг нь харъя. Хоёр маань харилцааны дундын энерги. За одоо тэр картнасаа за таны энерги. За таны хосын энерги. Хоёрын дундын энерги. Харилцааны энерги. За энэ картнаас үзье. За таны энерги. За хосынхны энерги. За тэгээд харилцааны дундын энерги. За таны энергиэс бүгдээ эхэлцгээе тий. За энэ гурван карт татагдж гарч ирсэн. За эхний карт болохоор past life гэсэн байна. За энэ үнтэйг бол одоо урд насны холбоотой хүн, одоо урд насны одоо сүнсний хамтрагч, за soulmate бол байна гэсэн байна. За тэгээд одоогоор болохоор таны нөхцөл байдалд ер нь жоохон адгалсан байдалтай тий. Энэ юу яах бол гэсэн ер нь жоохон тийм таны зүгээс юм тодорхойгүй байгаа тань ер нь. Тэгээд ялч нэг яг амгаалтын процесс доо ингээ явж байгаа учраас яг юм хүн ингээд амгаалтаа хийгээгүй байгаа үедээ одоо anxiety, сэтгэл түгшил ч юм уу, зүн сойрон ч юм уу тэдгэр зүйлсүүд ингээ хольц солиод байдаг. Өөрийнхөө одоо өмнөх травманоос ингэж нөгөө нэгэ хараад байна уу те, травмага тэр хүндээ толтоод байна уу, эсвэл зүгээр яг тэр хүний ингээд яг үнээр нэг хараад байна уу гэдгээ ингээд одоо хольц утгаад байдаг гэх юм уу. Тийм болохоор өөр нь аюу тийм юу яасан байдалтай айсан ч юм уу те, жоохон юм одоо хашралсан ч гэхүүтэй тийм байдалтай бол байна таны зүгээс. Тэгээд та болохоор энэ одоо tarot card-ын ярьжсэн ингээд уншиж ийнэ те, яг ингээд нөхцөл байдлыг ингээд яг ингээд дүгнээл за би энэ хүнтэй ингэм байх тийм байх гэсэн юм бол ерөөсөө ингээд бодоогүй. За би энэ хүнд юу тэгсэн юм бол байхгүй. Тэгсэн мөртлөө энэ хүн танд маш юм одоо танил тухтай мэдрэмжүүдийг бол ерөнхийдөө төрүүлээд яваад байгаа гэсэн ийм зүйлсүүд бол таны энергиэс бол гарч ирж байна. За одоо хосынхны энергийг ингээд харангууд sun distance гинэ. За хосынхны энерги болохоор ер нь бол тантай байгаа харилцаандаа бол маш аз жаргалтай байдаг гэж бол ерөнхийдөө бодож байна. Одоо sun card гарч ирсэн байна те. Sun одоо tarot мэддэг хүмүүс бол хамгийн ийм позитив те ийм карт бол байдгаа. Тэгээ тантай байхдаа яг л тэр одоо дотоод хүүхдээрээ бай чаддаг. Дотоод хүүхд нь маш юм одоо аз жаргалтай баяр баясгалтай байж чаддгаа гэж энэ. Гэхдээ
таны зүгээс одоо энэ гарч ирж байгаа энэ одоо таал ингээд жоохон ингээд тодорхойгүй ч юм уу тийм mixed signal энэ хүндээ бас өгөөд идэг тал харагдаж байна. Нэг ингээд одоо энэ хүний зүгээс бол ингээд амар clear байгаа байхгүй юу? Одоо тодорхой те би яг за энэ хүнд л ингээд сэтгэлтэй байна. Би энэ хүнтэй батмаа шааж байгaalтай байт юм гингүүд яг та хоёрын харилцааны ингээд харилцаж явах явцад болохоор таныг өөрт нь одоо тийм ч их одоо сайн биш байж магадгүй ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү зүйл бас ингээд танаас ингээд мэдрээд идэм байх. Жоох юм одоо блоклогдсон байгаа мэдрэмж ч юм уу те. Та ингээд яг ингээд өөрийгөө жоох ингээд хаацсан жоохон сэтгэлээ нээхгүй байгаа ч юм уу те. Тиймэрхүү зүйлсүүд бол энэ хүний зүгээс жоохон мэдрээд идэм байна. Тийм болохоор энэ хүн ерөнхийдөө таны юу хийж байгаа цааш яахыг ерөнхийдөө жоох ингээд ажигласан байдалтай ерөнхийдөө бол байна. Тэгээ энэ хүн бол танд үнэхээр одоо сэтгэлтэй те. Сэтгэлтэй гэж бол харагдаж байна. Тэгээ таны зүгээс жоох юм одоо зай гэх үү юм одоо тийм зүйл ингээ мэдрээд байгаа юм байна. За тэгээ дундын энергийг ингээ харсан чинь болохоор Ten of Pentacles commitment card. За тэгээд энэ харилцаан дээр ингээд юу хүсэж байгаа бодоо ингээ те айцтай ингээ хөтлөгдөөд тийм ч юм болчул яана, ийм ч юм болчул яана гэж ингэж бодоод байгаа ч өөрөө энэ харилцааг ингээ бүтгэгдэн ч юм уу те ингээ саад болоод байна. Тийм болохоор харилцаанд би өсөж байгаа үлээ гэдэг одоо энэ бодлуудаа аягүй сайхан ингэж direct хийгээд ингэж хөдөлж өгөөрэй гэсэн ийм үзэр гарч ирсэн байна. За тэгээд Ten of Pentacles commitment гэсэн одоо хөзрүүд бол яг л ижлэгэн утгыг бол илэрхийлж байдаг те. Ten of Pentacles ч өөрөө одоо family love буюу те одоо гэр бүлийг илэрхийлж байдаг. Гэр бүл дундаа одоо маш урт хугацааны одоо ач зээ 30 зээгээ үзэх ч юм уу те. Ийм харилцаа байх боломжтой гэдгийг бол илэрхийлж байна. За тэгээд уншлагын ихэнд ч гэсэндээ energy check дээр ч гэсэн тэгж гарч ирж байсан. Тэгээд энэ хүнтэй л гэр бүл зохиох те гэрлэлт бүр ингээ харах боломжтой юм ирээдүйд харилцаа мөн байна гэж гарч ирж байна. За тэгээд би үргэлжлүүлээд болохоор энэ хүн яг одоо ингээ таныг те юу гэж бодож байгаа вэ гэдгийг хармаар санагдлаа. Таныг юу гэж бодож байгаа вэ? Тэнийг бодож байгаа юм те. Тэнийг яг юу гэж бодож байгаа вэ? Knight of Cups. За Two of Pentacles руу гарч ирсэн байна. За Two of Pentacles, Ace of Pentacles руу гарч ирсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө тантай таныг өөр энэ харилцаанд аюу тийм хөнгөн хандаад байна гэж боддог шүү. Тийм. Тэгээд таныг ерөн жоох ингээ байлгаад гэж ярьдаг тий. Намайг ингээ жоохон байлгаад байна да. Энэ харилцаанд надтай байгаа харилцаанд нэг их одоо serious юм ингээ цаашаа бодохгүй ах шиг байна да гэж аюу боддог шүү. Тийм болохоор хэрвээ та үнэхээр энэ хүндээ ингээ сэтгэлтэй хайртай цаашаа энэ харилцаагаа ингээ бат бөх хөрвүүлээд аваад явъя гэж бодож байгаа бол ерөнхийдөө энэ хүнтэй юм одоо mixed signal өгөхгүй байх нь аюу чухлаа гэсэн одоо ийм зөвлөгөө бол гарч ирж байна. Энэ хүний хувьд болохоор бараг л ингээл та англисэг гоё байцаагаа л нэг хэрэгдүү харахгүй байгаа байх та гэсэн иймэрхүү одоо бодолтой бол байгаад байна энэ хүн маань. Тийм ээ. За ингээд ерөнхийдөө уншлагын дуслаа. Тэгээд та нарт мань таалагдсан бол гоё юм лили цэцгийн эможи ч юм уу те. Гоё нарны эможи ингээ үлдээж болно. Тэгээд та нартаа амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатай систем морил. За та нар маань then meditation for peace and serenity болон за энэ гоё хөгцийн хөрөнгөний төлөв сонгосон. За энэ картнаас ингээ мэдээлэл авъя гэх юм бол та болохоор та хоёр ерөнхийдөө хамтдаа байхдаа маш юм одоо юу байд юм байна. Одоо нэгнийхээ одоо амар амгалан тий байдал одоо байлгад татдаг нэг тэр амар амгалан мэдэрдэг. За тэгээд энэ хүний ингээд цааш ажиллах юм бол ингээд яг энэ 3 дугаар мэлмийн хэсэгт нэм одоо юу юм бол та энэ тусалч юм шиг тийм хэлбэртэй юм байгаадаас тэгэхээр ингээд цагнаасаа ингээд энэ хүн хоёр нэгнийхээ одоо энэ 3 дугаар мэлмийг айгу юу
одоо нээд өгсөн байх магадaltaй харагдаж байна. Тэр нь одоо юу гэдэг юм бол та энэ хүнтэй уулзсанараа илүү өөрийнхөө зүүн совинг одоо сонсож сурсан. За тэгээ нөх хүн амар амгалан тайван байгаад хэрэгтлэр одоо anxiety-г үтэй ингээд сэтгэл төвшөлгүй байгаад хэрэгтлэр угаасаа хүний зүүн совинг бол зүүн совингоо одоо сонсох чадвар бол маш ингээд сайдардаг. Яг тэрэн шиг энэ хүн хоёрыг ингээд нэг байхад тэр амар амгалан мэдэрч байгаа нь өөртөө ингээ амьдралдаа зөв шийдвэрүүдийг гаргах зөв вишнүүдийг тий зураглалуудыг ингээ хараад тэрнийхээ дагуу ингээд явах тэр боломж нөхцөл байдлыг бол ингээ үүсгэж болохоор л харагдаж байна. Тэгээ энэ хүнтэй очирснаас хойш одоо гарч ороод хангаут хийх мэгж айгүй багассан ч юм уу тий алкогол ямар нэг юм муу туршил эдээс айгүй ингээ зүгээр л одоо өөрийгөө хүчлэхгүйгээр зүгээр тэр юмсанд нэг одоо юм ач холбогдлохгүй болсон ч юм уу тий. Тэгээ илүү өөрийнхөө юм сүнслэг тэр тал руу тий илүү өнгөж явж байгаа ч юм уу. Ер нь энэ харилцаа аюу тийм одоо эерэг нөлөө үзүүлж байгаа ийм төр зураг бол харагдаж байна. За тэгээд энэ хэсэг таарах юм бол та нар нэг өөрчлөлээд за таарахгүй хам бол нөгөө хоёр групп сонгож олно. За тэгээд бас энэ хоёр хүн ингээд харахад ингээд хоёрын хувьд одоо дасгал хөдөлгөөн ч юм уу, йога өдр хийдэг ч юм уу те эсвэл зүгээр ямар нэгэн төрлийн дасгал хөдөлгөөн өдр хийх нь энэ одоо чадрыг чи илүү одоо хөгжүүлнэ гэсэн бас юм мессежүүд гарч ирж байна. Бас тиймэрхүү зүйлсүүд бас хийдэг байхыг бас үгүйсэхгүй те тэгж харагдаж байна. Ер нь аюу тийм сайн өгдөл сайтай хүмүүс юм шиг байна л та. За окей одоо бүгдээрээ Oracle картнуудаас ерөнхий энергитэй харилцааны энерги ямар хөө байна вэ гэдгийг харъя. Яг хоёроо бүгдийг сонгосон хүмүүс юм аа. Одоо хайрлуулах ярилцсан тийм ямар байхаар байна вэ? Тийм flexible гэдэг юм карт бас ингээл нэг тийм дасгал масгал хийсэн тий одоо пилатсаар хичээлдэг ч юм уу. За ийм хүн байгаа л гэж боддог тий. За окей. За нэг карт тий. Энэ хүн таныг өөр айгуу тийм гоё зөөлөж өгчээ. Өмнө ингээл би ингэн л гэсэн бол ингэн, тэгэн л гэсэн бол тэгэн гэлтэй айгуу тийм байсан бол I have choices. I don't have to be stuck in something that no longer fits. I have choices always. Гэнэ за тэгэхээр тийм яг сайн ярьсан шиг тийм яг ингээд юу өмнө ингээл тий яг ингээд өөр сонголт байхгүй юм чи өөр боломж байхгүй юм чи үгүй би ингэн л гэсэн бол ингэн тийм л гэсэн бол тийм гэдэг байсан бол энэ хүнтэй очирснараа та аливаа зүйл аюул муян хатан хандаж чаддаг болжээ. Заавал ингэж болохгүй байгаа зүйл ингэж болохгүй болгүй би нэг хин гэсэн юм чи хийн гэдэг юм уу тий тэгээд ахгүй үнэхээр аливаа зүйл болохгүй байх юм бол за гэж орхиод өөр зүйлийг одоо сонгодог ч юм уу тий иймэрхүү юм уян хатан байдлыг та энэ хүнээс аюу сайн сурчээ. Тэгэд ийм байхад хүнээс бас аюу их одоо awareness гэж ярьдаг тийм зүйлүүдийг бол ингэ шаарддаг. Тэгээд энэ донд ингээд өмнө нь бас гэр бүл зохиод агаад салаад энэ хүнтэйгээ учирсан байх бас магадaltaй бас хүмүүс бас ингэ харагдаж байна. Өмнөх харилцаа нь ерөөсөө бүтэхгүй байсан ч юм уу тий яагаад гэвэл бас энэ гэр бүлийн одоо тий гэр бүлийг илэрхийлдэг модны одоо юм юу бас юу гарч ирсэн байна л да. Эсвэл бас энэ хүнтэйгээ урт хугацааны ирээдүй энэ хүнтэйгээ бий болгож тий бат бүх ийм одоо гэр бүлийг бий болгох боломжтой бас ийм харилцаа гэж бас тайлж болно тийм биш хүмүүсийн хувьд тий. За иймэрхүү мэдээллүүд бол гарч ирж байна. Тэгээд энэ хүн бол танд ерөнхийдөө амьдралд ийм наантай цаантай гэж одоо ярьдаг тий. Амьдралд ам гарч болдгоо өдр гэл нэг тиймэрхүү ижил төстэй өгнүүд өгдөө штэ. Яг тийм зүйлсүүдийг айгүй ингээд ойлгуулж байгаа. Таныг илүү одоо humble тий. Ийм одоо даруй байх одоо айгүй сургаж байгаа ийм харилцаа байна. Тэгээд энэ хүнтэй очирснараа та өөрийн мэдлэгөө одоо өмнө аюу тийм адгуу ч юм уу тиймэрхүү байсан бол илүү тайван болоод байгаа. Аливаа зүйлд одоо ингэж яар сундрахаа болоод байгаа ч юм уу тийм. Ийм одоо илүү ингээ энэ хүнтэй байснараа та ингээ өөртөө буцаж ирж байгаа юм шиг ийм мэдрэмжүүдийг авч яж олно. За одоо ингээд энд таны энерги за энд хацтай энерги за энд болохоор дундын энергийг нь хэдүүлээ харцгаая. За яг тэр таны энерги хай энэ харилцаанд. За нөгөө
хүний нэрийг харъя. Зогсоохны нэрийг харъя. За дундын нэрийг харъя. Харилцааны нэртэй. За тарot карт насаа. Харъя таны нэрийг. Хосын нэрийг. Тийм. Энэ маань картнууд маань олоолнороо замбраагүй гарч чадах. За дундын нэрийг пал хийх юм аа. За. Энэс нөхцөрч. За таны нэрийг. Ингээд туу. Окей. Илаалсан шоколад зэмжтэй. За таны хөзрийг харъя. За. Таны болохоор энэ хүнтэйгээ бас нэг их одоо serious зүйлийг харахгүй юм болов уу гэж бол харагдаж байна. Тэгээд одоохондоо ингээд та илүү ганц би байхыг хүсэж байгаа ч юм уу? Энэ болохоор амар тийм хөнгөмсөг байдлыг илэрхийлдэг үзэр байхгүй юу? Тэгээд энэ болохоор commitment гэсэн үгтэй гарч ирсэн гэхэлэр таны хосчин болохоор танаас одоо тийм commitment тий харилцаа аль бисний болгох зүйлийг ингээд юу яаж магадгүй харагдаж байна. Тэгээд үгүй хүсэж байгаа ч юм тий. Би таны энэ картыг бас жоохон тодруулж хармаар санагдлаа. Тэгээд нэг хүчээр аваад тий. Нэг тайруу үзэр аваад тий. Thanks for supporting me. Тэгээд энэ хүн ингээд тийм энэ хүн одоо таны өнгөрсөн аягүй ингээд дэмдээл таны хэцүү цаг хугацаанд ингээд таны хажууд байсан юм байна л да. Ер нь жоохон одоо найзуудын харилцаатай байж байгаа ерөнхийдөө харилцааны юм одоо хосчих юм шиг тий романтик болоод хувирсан хүмүүсээс магадгүй харагдаж байна. Тийм тэгээд одоо энэ хүний хувьд болохоор танд илүү тасцсан ч гэх юм уу тий. Ийм одоо мэдрэмжүүд надад жоохон ороод ирлээ. Тэгээд жоохон ингээ харилцаа чинь жоохон complicated болсон тий. Тэгээд та энэ хүндээ дургуй юм уу гэхээр дургуй биш тий хамтайгаа тухтайгаад байгаа гоё яагаад байгаа. Гэхдээ яг энэ хүнтэй ингээ харилцаанд ороход бэлэн байгаа мó гэхлээр бас айгүй жоохон хэцүү юм шиг. Нэг иймэрхүү жоохон ийм байдалтай бол байна таны зүгээс. За одоо хосынхын талаас гарыг. За хос нь болохоор ингээ танд ийм chemistry амар байна гэж юм л да. Одоо танд аягүй одоо юу ятаг attracted болдог тий. Таныг маш үзэсгэлэнтэй гоё сайхан гэж хардаг. Тань руу маш юм хүсэл тэмүүлэлтэй байгаад байдаг. Гэхдээ хосынхын зүгээс бас жоохон бууж өгöd байгаа байдал бас ингээ харагдаж байна. Ер нь тантай нэлээд удаан ингээ одоо харилцаа нэг тийм зүгээр л ингээл харьцаал эсвэл ингээл найзууд маягаар ч юм уу ингээд нэлээд удаан өрөвдөлсөн байх боломжтой. За нэг дээдл нь 1 жил 2 жил ч юм уу тийм. Гэхдээ доотлон болцсон. Тэгээд ингээд харилцаа яг нэг талдаа гарч өгөхгүй айгуудсан. Тэгээ энэ хүний хувьд болохоор бас өөрөө бас жоохон юу л байгаад байт юм байна л да. Одоо юу гэдэг юм. Яг энэ харилцаанд ингээд таныг бас яг ингээ өөртөө ингээ шууд ингээ айгуу сайн татах энэ чадвар энэ хүнд бас ингээ суулгаад байна л да. Тэрний юутай холбоотой гэх юм бол жоохон энэ хүний хувьд жоохон үр тэтгэлгүй байх байдал ч юм уу. Тэгээд таны зүгээс болохоор энэ хүнд бас тэгж их одоо ингээ татагдахгүй байгаа байхгүй. Энэ хүн л танд ер нь татагдаад жоохон ингээ харилцааны баланс нь айгуу ингээ алдагдсан. Тэгээд энэ хүн таны болохоор энэ харилцаанд маш юм гоё юм тайван байлгаж чаддаг, гоё ойлгож чаддаг. Яг л ингээ танд хайртай учраас тийм тантай хамт байхын тулд энэ хүн ингээ таныг яаж л гоё байлгамаар байна вэ? Тэр бүхэндээ ингээ хийгээд идэг яг юм green flag байгаад идэг. Тэгтэл ингээ таны зүгээс болохоор жоохон юм одоо юу гэдэг юм яг тэр зүйлүүд нь тий одоо
чи яах вэ гэдэг байдал нь бас ингээд танд энэ хүнийг харах онцгой нь бас нэг тань ингээд татахгүй байгаа юм шиг тий. Ийм байгаад байгаа юм болов уу гэж харагдаж байна. За одоо дундын энергийг харъя. За дундын энерги болохоор ер нь л тэгэл одоо ингээд зөнд нь орхисон дээр зөнд нь л ерөнхийдөө жоохон ингээд орхисон л дээр гэж гарч ирж байна л та. Тийм. Тэгэхгүй болохоор ингээд хит нэг нь одоо та хоёрын ингээд харилцаанаас ингээд авах жоохон ингээд динамик нь алдагдсан байгаа байхгүй юу? Ингээд нэг тал нь болохоор ингээд нэг нэгнийхээ одоо юу гитэрхий хараад ай талыг гитэрхий харж марсан ч юм уу тийм. Тийм болохоор ер нь жоохон аль талдаа таа ч гэсэндээ энэ хүнтэй ингээд юу яагаад тахгүй энэ хүнийг ингээд те тоохгүй ч юм уу ингээд аяг дураараа байх гээд тахгүй бас энэ хүнтэй ингээд өгөө аваатай те харилцаа айлуулах ингээд тэнцэртэй чи яаж нээж ийн гэж аяг сайхан ингээд ярилцдаг ч юм уу ийм байдлаар ингээд харилцаагаа нэг их хүчлэхгүй тэгээ бас нэг их сул тавихгүй ингээд явж идэл ерөнхийдөө аяндаа ингээд очир нь алдмаа гэсэн юм шиг иймэрхүү тайлбар надад бол гарч ирж байна. Тийм тэгээд энэ temperance card гэсэндээ өөр ингээ moderation буюу бүх юмыг одоо юм баланстай тийм төгтөртэй авч явах гэдэг бол ингээ илэрхийлж байгаа. Ингээд ихтрүүлэгчгүй ингээд одоо багдуулахчгүй ингээд тунгийн тааруулна гэж ярьдаг тийм. За тэгээд энэ хүн таныг одоо юу гэж бодож байна вэ гэдгийг харъя. Одоо энэ харилцаа ч юм уу тийм ер нь энэ хүний бодолд нь ямар хөө бодолтой байна вэ гэдгийг харъя. Яа, одоо юу гэж бодож байна вэ? Эсвэл таны юу гэж бодож байна вэ? Харъя. За энэ хүн бол ер нь энэ харилцаанд аюу тийм powerless гэж ярьдаг. За ингээд ер нь жоохон хүчин мөхсдөд байгаа юм шиг ийм байдалд бол энэ хүн бол байгаад байна гэж бодож байна. Тэгээд ер нь жоохон юм өөртөө жоохон амар ихтгэлгүй байгаад ах энэ хүн маань тэгсэн мөртлөө ингээд тантай ингээд байхдаа айгүй гоё байдаг тий. Тийм айгүй гоё байгаад ингээд нэгнийгтэйгээ ингээд цагийг сайхан өнгөрүүлээд гоё байгаа ч гэсэндээ цаанаа ингээд энэ хүн маань за гэд ингээд жоохон юу байгаа. Энэ харилцааны талаар одоо нэг их ингээд итгэж чадахгүй байгаа гэх юм уу. Уг хамтаа байгаад ингээд гоё яадаг мөртлөө одоо ингээд нэгтэй overthink хийгээд байгаа ч юм шиг те илүү юм одоо ингэжүүлж чана тэгжүүлж чана тгийг хүчин бол ингүй хүчин болооч гэх юм уу. Ер нь жоох юм эмо гэхүү тиймэрхүү хүмүүс байна. Одоо юм загсны орчны placement ихтэй хүмүүс байж магадгүй. Одоо хосон тийм таавал биш. Хосон таавлахтаар эсэргээр харин илүү хөнгөн одоо юу гэдэг галч юм уу эсвэл агаар мохотны хүн байх боломжтой харагдаж байна. Тийм. Тэгээд энэ хүн гол нь л ингээд жоохон өөртөө ажиллах тэгээд хэрэгтэй л байгаа юм байна л да. Тэгээд энэ ч бас танд хугацаа олгоод бас ингээд аятайхан байгаад яж болж магадгүй л харагдаж байна. Тэгэл ерөн энэ харилцааны үр дүнд та хоёр бол биендээ айгуу тийм юмд юм уян хатан байхаа их тий альва зүйл ингээд өөр сонголт байж болдгийг өөр байж болдгийг гэдэг юм уу тий харилцаа заавалч хүн ингээл одоо ингээл шууд ингээл хараалт дурлал тий тэгэл амар галзуу дурлал эхлээ шууд ингээл үерхээл тий ингээл юугаад тий одоо юм тогтсон юмнууд байдаг шээ тийм байхгүй байж болно хүмүүс айгүй олон жил найзууд байж байгаа л гинт ингээд өөрсдөө хүмүүс өдр байдаг шүү дээ яг тэрэн шиг эсвэл зүгээр ингээд би биендээ сэтгэлтэй хайртай гэхдээ тухайн цаг хугацаанд бас харилцаанд орохыг хүсэхгүй байж бас болно шүү дээ. Тэр нь одоо нөгөө хүндээ хайргүй гэсэн үг биш. Тэгээд нэгнийгээ ярилцаж тохиролцоод одоо тий нэгдсэн юм одоо шийдвэр төрөх чухал тий. Хоёр талд одоо нэг гүйцэтгэж ч юм уу нэг ингээд сонирн байлгаад ингээд situationship-д оруулаад байхгүй нэгнийгээ зоохгүй бол тий. Эцэл окей гэсэн за иймэрхүү зүйлсүүдийг илүү тийм одоо харилцаанд уян хатан байхыг бол одоо нэгнийгээ зааж байгаа юм харилцаа бол байна. За ингээд ерөнхийдөө уншлах нь дуслаа. Тэгээ та нарт маань уншлага маань таалагдсан. Тэгээ таарсан бол гоё юм. Юуны эможи, модны эможи ч юм уу үлдээгээрээ. Тэгээд юм одоо юу гэдэг чинь од мод ингээд цацарч байгаа. За ийм эможи үлдэлтэж болно. Тэгээ та нартаа
Амжилт хүсье. Дараагийн имчилгээгээр уулзцгаая. Баяртай. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань ашиглагтай зүтэмэл. За та нар маань ногоон юм гоё өнгийн жолог. За эсвэл энэ эд баялаг болон одоо чинэлэг байдал гэсэн. За ийм картыг сонгосон бол энэ таны маань групп мөн. За эндээс ингээд энэ зургаас ингээд харахад болохоор амар тийм гоё тухтай байгаад байна л да. Тухтай нэг тийм гоё тайван. Тэгэд энэ хүн тоор ярилцаа нэг тийм гоё яг ийм мэдрэмж шиг байдаг гэж магадгүй. Энэ үнтэй байхад бүх зүйл байгаа юм шиг. Тэгэд маш гоё юм гоё үнтэй дарс тий үнтэй юм десерт шиг юм шиг тий. Ингээд амьдралд амар ингээд хичээж жагаад яг энэ хүнтэй учирсан нь таны хувьд ингээд маш том шагнал тий blessing болж ирж байгаа юм шиг. Тий маш юм одоо хичээгэлсэн тэгээ ингээ үр дүнд нь үнэхээр би одоо хий хосоо хичээгээгүй байна гэдгийг мэдрүүлж байгаа. Энэ хүнийг одоо юугаараа танд амьдралын амт шимттэй тэр охийг мэдрүүлж байгаа ч гэдэг юм уу. За иймэрхүү гоё positive message бол надад гарч ирж байна. За үргэлжлүүлээд хэрвээ энэ хэсгийг таарч ах юм бол үргэлжлүүлж сонсороо. За тэгээд дээрэс нь oracle хэсгийг бас сонсчод бас үргэлжлүүлэх хэсгээ бас шийдэж болно. За бүгд oracle картуудаа гаргаж ирээд би хоёрын харилцааны энерги ямар байх нь вэ гэдгийг харъя. Үргэлжлээ. За truth to be told. Арандр 41 гэдэг аюулсан юм да mirror tone бол гарч ирсэн мэт тийм тийм. Сүүлийн карта харъя. Don't look back. За энэ дээр болохоор I may be feeling nostalgic about several things in my past, but I know I have the power to move forward гэнэ. За тэгэхээр энэ хүн зарим хүмүүсийн хувьд X нь байж бас магадгүй харагдлаа. Яа гэвэл don't look back гэсэн тийм өдөр гараад ирсэн байна. За зарим хүмүүсийн хувьд болохоор энэ хүнтэй учирснараа та нар маань одоо X-ээ тий өмнөх харилцаагаа мартахад нь маш их тусалж байгаа. Тэр харилцаанаас move on хийгээд ингээд цаашаа явахад маш их тусалж байгаа. Бас ийм нэг хоёр төрөл байж болохоор л харагдаж байна. Ер нь бол жоохон өнгөрсөнтэй холбоотой тий X-тэй холбоотой одоо ийм одоо амьдралд тиймэрхүү зүйлсүүд ингээд тохиолдоод байгаа л энэ бол зөв групп нь байна. Хэрвээ X-Mix байхгүй тиймэрхүү асуудал байхгүй гэдэг бол нөгөө группыг сонгож болохоор байна. Энд бол яалтчгүй ер нь жоохон X-ийг бодож сонгосон. За эсвэл нөгөөтэйгөр X-ээ одоо хүн чинь ингээд хүнийг мартахын тулд аюу хэцүү ба шүү дээ. Тэнгүүд тэр цаг хугацаануудад ингээд гарч ирсэн. Одоо тэр үед нь хань болж байгаа ч юм уу. Хэцүү цаг хугацаанд нь хань болж байгаа. За ийм хоёр групп байж болохоор харагдаж байна. За тийм ээ. За бүгдөө үргэлжлүүлээд энэ болохоор таны энерги, за энэ болохоор бодож байгааныхны энерги, за энэ болохоор харилцааны дундын энерги бүгдээр харьцаая. За таны энерги, за дооцохны энерги, за дундын энерги. Окей. За тарot картнаас харъя. За таны энерги. За таны энерги. За дооцохны энерги. энерги, за хоёрын дундын энерги, харилцааны энерги тий. За тест хийх үзрээ. Таны энерги.
байдаг. За ондин. За окей. За бүгдээ танаас эхлэе. За be present гэж энэ. За тийм ялцчих жоох нэг дөрөв тас өнгөрсөнтэй холбоотой зүйл. Гэхдээ X mix гэдэг сан. Тэгэхээр бол ялцчихгүй. Таны зүгээс бол ингээд одоо цаг хугацаанд байгаарай гэсэн тийм юу болох мессеж гарч ирж байна. Тэгээ таны нэг өнгөрсөндөө жоохон ингэж уягдаад байгаа болохоор энэ хүнтэйгээ байх ингээ харилцааны моментум гэж байдаг шүү дээ. Тэр нь жоохон сараад байгаа юм байна л да. Тийм. Тэгээд яг ингээл тухайн цаг хугацаагаа тийм энэ хүнтэй ингээл ирээдүг бодохгүй маргаашаа бодохгүй нөгөөдрийг бодохгүй тийм танд хэдий хугацааны ингээ цаг хугацаа хэрэгтэй байна. Тэр болгоноогоо өөртөө одоо ингээ өгөөд тухайн моментонд тий байгаарай гэдэг чинь. Тэгээд та бол энэ хүн дээр л айгүй ингээд итгэдэм байх бас айгүй итгэдэг. Тэгээд айгүй юм тухтай байдаг. Тэгээд энэ хүн дээр ч үнж байдаг. Энэ хүнд тэнд айгүй үнж байгаа гэж боддогоо юм байна. Тэгээд гол ингээд асуудал нь болохоор та ингээд яг өнгөрсөндөө ингээд байх гал одоо байсаа гэдэг яг X-ээ ярих гэдэг бодох гэдэг ч юм уу тий. Эсвэл X биш маа гэдэг өнгөрснөө ч юм уу бодох гээд яриад байдаг нь ерөнхийдөө ингээл жоох ингээд носталжи болоод тийм өмнөх зургуудаа хараад ч юм уу ингээд байгаа гэдэг жоох энэ харилцааны ингээд моментум цаашаа өөрчлөх энэ одоо нөгөө энергийн юунд нь ингээд жоохон юм одоо сүрүүр нөлөөлөд байдаг гэсэн тийм карт бол гарч ирсэн байна. За энэ дээр болохоор окей за энэ дээр болохоор энэ хүн болохоор алга болцсон гэд гарч ирж байгаа юм. Тэгээд зарим хүмүүсийн хувьд болохоор нөгөө X ээж магадгүй гэдгээд хэлсэн тий. Тийм тэгэхээр тийм энэ хүний хувьд болохоор жоохон энэ харилцаанаас жоохон цухтаагаад тий. Тэгээд таныг жоохон ингээд яах гээд байгааг нь мэддэхгүй ингээд байлгаад байж магадгүй. Тэгээд тэрнээс болоод та ерөн жоохон ирээдүйд яах болч гэдэг юм уу тий эсвэл өнгөрсөн нэг зэсэндээ тэгсэн даа гэдэг юм уу юм хөө зүйлүүд ингээд бодоод жоохон юу яагаад байж магадгүй харагдаж байна. Тэгээ энэ ингээд танд энэ хүний ингэж ажиллаж байгаа танд ирж нөлөөлөд байгаа гэх юм уу. Тийм энэ хүн болохоор ерөн жоохон ингээд би яах вэ гэдэг аягүй ингээд бодож иж магадгүй харагдаж байна. Тэгээ энэ хүний хувьд ингээд салаа зам бас ингээд ирсэн байж болно. Нэг эсвэл ингээд тантай байна, нэг эсвэл одоо юу гэдэг өөр зүйл ингээм амьдрал нь гараад ирсэн. Тэгээ тэрнээс ингээ шийдвэр гаргаж чадахгүй байгаад байгаа. гэсэн ийм зүйл гарч ирж байхын сая хэдүүл энэ картыг тодруулъя. Тэгээ Ace of Wands одоо шинэ юу байж магадгүй шинэ карьерийн замнуул байж болно. За эсвэл нэг амьдрал айгуу гоё өөрийнх нь хүсчээсэн боломж гараад ирсэн байж магадгүй л харагдаж байна. Тэгээд энэ нь ингээд энийг ингээ хөөгд явъя гэхлээр таныг орхих хэрэгтэй болсон ч юм уу. Тэгээ эсвэл та хоёрын харилцаанд жоохон сөрөөр нөлөөлөх ч юм уу. Тэгээ тэрнээс болоод энэ хүн ингээ тантай ингээ байх юм шиг байхгүй юм шиг жоохон ингээ одоо гүйцэлнэ гэж яриад байдаг тийм ингээ гинт байж байгаа тараа болчтой ч юм уу юм хүүд зүйлсүүд ингээ гараад иж болчихгүй харагдаж байна. За дуны нэг нь харъя. Emotional storm. За тэгээд уг нь л та хоёр ингээ нэг нэгэндээ айгуу гоё ингээ тохирдог гинэ айгуу гоё тохирдог нэг нэгэндээ үнэхээр одоо юм attraction тэг chemistry амар өндөртэй нэгнтэйгээ бүр ингээ одоо уулзахын тулд ингээл хаан чамаагүй тий амар хол хийсэн чамаагүй ингээл баг өөр уулс муст байсан чамаагүй ингээл ирээд ирчдэг тий зүгээр л нэг уулзахын тулд ирдэг ч юм уу тий нэг тийм хэмжээний нэг юм айгу татагддаг юм байж харагдаж байна. Тэгээд энэ хүн бас ингээд та хоёр ингээ хамт байхад ингээд энэ одоо нэг нэгнтэй хитрхи ингэж амар татагдж байгаа нь хоёуланд чинь жоохон ментал айгу тийм ингээ шейк хийгээд идэм байна л та ингээд жоохон 50 бус болгоод байдаг гэх юм уу. Тийм. Айгу ингээд юу энэ харилцаа та хоёр тэн хинт чинь таач гэдэг ахгүй нөгөө хүн чинь гэдэг ахгүй айгу ингээд хүчтэй нөлөөлдөг гэж бол гарч ирж байна. Зя одоо хамгийн сүүлд нь болохоор энэ хүн таныг юу гэж бодож байна вэ гэдгийг харцгаая. За яг одоо өөрөөр сонсох хүмүүс одоо бодож байгаа юм тий. Хасна. Юу гэж бодож байна вэ гэдгийг энэ яг хоо жоохон нөгөө хоёр групптэй харьцуулахад жоохон нэлээд complicated тий. Ийм байдлаар гарч ирж байна.
өмнөх 2 групп л нэлээд тодорхойлж гарч ирсэн. За нэг эйс дэш гарч ирээд нэг одоо каптэй аян эйс маань бурааж гарч ирээд за тэдэт картаа гарч ирсэн байна. За тэгэхээр за X-ээ бодож сонгосон эсвэл дөнгөж сайхан салсан ч юм уу тийм эсвэл одоо ингээд ер нь жоохон нэг on and off харилцаатай байдаг хүмүүс байдаг шүү дээ. Ингээл нэг одоо мэдгээд салсан л гэж байдаг, нэг болсон нийлсэн ч гэдэг гэж байдаг. Тэгээ за тийм харилцаатай хүмүүс байх бүр маш өндөр хувийн магадaltaй тий бараг 70% гэхэд хэлчихэд бараг болохоор за цөөн хэдэн хүмүүсийн хувьд болохоор яг өнгөрсөнд байсан X-ийн харилцаагаа ч юм уу өнгөрсний харилцаануудаа сэтгэлийн шархуудаа мартахад нь одоо хань болж байгаа тусалж байгаа ийм энерги гарч ирж байна. За тэгээд энэ хүн болохоор энэ хүний хувьд яг одоо мөнгө санхүү адил карьер аягүй чухал байна. Хайр сэтгэл эмошн бол хоёр тавьж байна энэ хүн. Тэгээ энэ хүн яг одоогийн нөхцөлд ингээд хайр сэтгэл үү, карьер мөнгө санхүү юу гэх юм бол одоо ингээд хайраа ардаа үлдээгээд карьер мөнгө санхүүгээ гээд явах тий ийм хүн байна. Тэгээд энэ хүний хувьд бас өөрт нь санхүүгийн асуудлууд байх боломжтой. Тийм болохоор яг одоогийн нөхцөлд үнэхээр танд хайртай дуртай тий энэ харилцаанд баймаар байвчиг таныг бол одоо номер 1 priority-га бол ингэ болгож чадахгүй байгаа. За ийм байдал харагдаж байна. Тэгээ энэ нь ерөнхийдөө яалтчгүй ингэ таныг ирээдүйд явах бол их бол гэж одоо бодоход хүргээд байгаа байд магадгүй харагдаж байна. Эсвэл ингээд та ингэ би бинд хайртай тий тэгээ ингээд юу гэдгийг одоо энэ хүн ч юм уу хосчин ч юм ингээ гадаад руу явцсан ч юм уу тий зарим хүмүүсд гадаад руу явцсан байгаа. Тэгээд та ингээд энэ дэх амьдралдаа ингээд хөвлөрөөд ингээ урагшаана өөрийнхөө амьдралаараа явъя гэхлээр энэ хүнийгээ бодоод аягүй хэцүү одоо шаналаад байгаа ч юм уу тий. Тиймэрхүү байна. Тийм болохоор та ерөнхийдөө өөрийгөө бодоод тий тухайн цаг хугацаанд л байх нь ерөнхийдөө аягүй чухал зүгээрээ гэж бол гарч ирж байна. Тийм дээр ч гэсэн тий ерөөсөө ингээд өнгөрснийг бит ингээд хараа. Тийм өнгөрсөн одоо хичнээн ингээд хин нэг санаал ингээд ностальжи хөдлөл ингэж болно. Тэгтээ би ингээд өөрийнхөө амьдралыг урагшлуулах хүч маань надад байгаа гэдгийг бол би мэдэж байна гэсэн. Тийм гоё өдөр гарч ирсэн байна. Тийм ингээд уншлагын туслаад хэрвээ та нарт маань уншлах маань таалагдсан бол юм гоё дарсны эможи ч юм уу. Тийм дарсны эможи үлдээж олноо. Тэгээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзъя. Тэгээ амжилт хүсье. Баярлалаа.